Волрон ертөнцид нэгэн эмэгтэй бий. Түүний нүд хүйтэнч гүн. Түүний дотор шатах уур илэнч оршдог. Мөн хамгаалах хайрч оршдог. Тэр бол Рейна. За сайн нацгаа. Итв байна. Өнөөдөр имчилгээр та бүхэндээ Рейнагийн түүхийг ярих бэлтлээ. Тус бичлэгээр бид нар түүний дотоод ертөнц рүү нэвтэрч, түүний хүчний их сурвалж, уур илэнгийн шалтгаан, түүний хамгийн хайртай хүний хувь тавилан, бас дэлхийг өөрчилсөн Radiant War-ын эхлэлийг тайлбарлана. Мэдээж бичлэг эхлэхээс өмнө like and subscribe дарахаа мартаа. За дарчих. Тэгээ мартдаг шүү. За дарчих. Дарснаа. За, тийм бол бичлэгэндээ орцгоё. Түүний жинхэнэ нэрийг Зян Ян Мондран гэдэг. Рейна нь Мексикт төрж өссөн нийгмийн доод давхраад амьдарч байсан нэгэн. Гэвч First Light хэмээх дэлхийд даяар болсон онцгой үзэгдлийн дараа түүний доторх нууцлаг энерги итгэжиж тэр Radiant болсон. Хүмүүс айж Radiant-ийг хөөн зайлуулж судлах нэрийн дор тарчилгаж эхэлсэн тэр үед Рейна өөрөндөө Люсияг хамгаалахын тулд бүхнийг хийж чадна гэдгээ ойлгосон. Тэр хүчрэг болж эхэлсэн. Гэхдээ энэ хүч үн төлбөргүй байгаагүй. Тэр хүн алж тэдний сүнсийг буюу Soul Orb-ыг шингээж байж л амьд үлдэх чадвартай болсон. Түүний Radiance нь цус орогчийн адил амьдралын үнэн бусдын үхэл байсан юм. Энэ магадгүй энэ Рейна ч угаасаа харах царайны л ямар ч гэсэн нэг сайн хүн шиг л харагддаг. Нэг иймэрхүү хүн байх хэрэгтэй байна. Рейнагийн чадвар бүр амьдрал хулгайлах зарчмаар ажилладаг. Дайснаа алах үед тэдний ам Soul Orb хэлбэрээр үлддэг. Тэр орбыг ашиглан өөрийгөө эдгэж биеийн хүч чадлаа нэмэгдүүлдэг. Харин Dismiss чадвараар тэр нэг л агшинд бүх зүйлийг хол орхиж бит бус болж алга болдог. Тэгэхэд түүний доторх өрсгөл нь төр зөөр намждаг. Гэхдээ хизээч бүрэн арилахгүй. Рейна үнийг амьдралын үн гэж нэрлэдэг. Тэр хизээч ханахгүй. Учир нь тэр өөр хүн төлөөж өөр хүний төлөө өсөж байдаг. Люсия. Люсия нь түүний дүү, түүний гэрэл, түүний зүрх. Люсия өөрийн Radiance-ыг хянаж чаддаггүй. Түүний бие нь аажмаар хөл рүү татагдаж амьд үлдэхин тулд амьдралын энерги буюу Soul хэрэгтэй болсон. Гэвч Люсия өөрөө түүнийг цуглуулж чаддаггүй. Тиймээс Рейна өөрийгөө алуурч молгож, алуусан бүхнийхээ энергийн хэсгийг Люсияд дамжуулж амьд болгодог. For you, hermanita. Гэхдээ энэ процесс маш үр ашиггүй. Viper-ын тусламжтай бүтээсэн төхөөрөмж энергийн дийлэнхийг алдаж Рейна дахин Soul олцлох шаардлагатай болдог. Люсияг хамгаалын зэрэгцээ Рейна өөрийн төрсэн газарт Sanctuary хэмээх нэгэн нууц хот байгуулсан. Энэ бол Radiant-ийн хувьд хорогдох газар. Kingdom корпорацийн туршилт ангуучлалаас нуугдах авралын хот. Рейна энэ газрыг зөвхөн барай зогсоог тэр үүнийг хамгаалж удирдах Radiant-уудын хатан хаан гэх нэрийг хүртсэн. My city needs me. I can't be away for long. Let's end this quickly. Kingdom бол Волрон ертөнцийн хамгийн хүчрэх корпорац. Тэр Radiant-уудыг судалж хүчийг нь ашиглахыг оролддог. Гэхдээ судалгаа гэдэг нэрийн дор маш олон Radiant тарчилж үгсэн. Рейна энэ бүхнийг өөрийн нүдээр харсан. Түүний үзэн ядал технологиос эхэлсэн. Учир нь Люсияг ийм байдалд хүргэсэн Kingdom эсвэл Killjoy-ийн бүтээсэн машин гэж сэжгэлдэг. Тэр үнийг хүний сүнсийг залгигч гэж үздэг. Өөрөө хүний сүнс залгид юм гэж юу яриад наа. Гэхдээ сонирхолтой нь тэр Viper-ыг хүндэтдэг. Учир нь Viper бол Люсияг амьд байлгахын төлөө хамт ажилладаг цөөхөн хүмүүсийн нэг. Рейна бол зөвхөн хамгаалагч биш, тэр бас хувьсгалч. Түүний үзэл Radiant-ууд хизээж хязгаарлагдах ёсгүй. Энэ итгэл нь эцэстээ дэлхийд даяар Radiant ба хүн хоорондын дайн болох Radiant War-ыг өдөөсөн. Тэр энэ дайнд Radiant талын удирдагч The Queen хэмээн нэрлэгддэг. Keio-гийн ирээдүйн ертөнцид Рейна тэр дайны гол дайсан байсан. Keio түүнийг устгаж чадсан ч түүний дурсамж, түүний Ren хизээж үгүй болсонгүй. Keio бол ирээдүйгөөс ирсэн cyborg. Түүний зорилго бол Radiant-уудын хүчийг зогсоох, ялангуяа Рейнаг. Учир нь түүний ертөнцид Рейна бүхнийг шатааж устгасан гэдэг. Рейна харин Keio-г өрөвддөг. Тэр түүнийг шалтгаангүй зэвсэг гэж нэрлэдэг. Рейна гаднаасаа зэрлэг, хүйтэнцтэй мэт харагддагч тэр үнэндээ хамгийн их зовж шаналж байгаа хүн. Тэр үхлийг хулгайлдаг. Гэхдээ хайртай дүүгийнхээ амьдралыг аврахын тулд. Түүний өлсгөлэн бол ердөө хоол биш. Энэ бол айдас, цөхрөл, хүний сүнсээ алдаж буй мэдрэмж. Люсия нас орвол Рейнад юу ч үлдэхгүй. Магадгүй тэр л үед түүний дотоод импресс бүрэн сэрж дэлхийг шатаж буй там болгох байж мэднэ. Бараг дүүн насаараа л тэр Radiant War-ыг эхлүүлсэн юм байна да. Бусад эйжентүүдтэй ямар харилцаатай байдаг вэ? Viper. Түүнийг Рейна их хүндэтдэг. Люсияг амьд байлгахын төлөө Viper бүхнээ зориулж байгаа учраас.
Viper, must you always play with your food? What's it like, Reyna, fighting to keep a loved one alive? No, please. Tell me. Killjoy. Түүний хамгийн их үзий яддаг хүн. Killjoy-ийн бүтээсэн технологи Люсияг гинтээсэн байх магадaltaй. Рейна түүнд хизээч бүрэн итгэдэггүй. I remember the machines Killjoy made. What they did to... Never mind. It does not matter. It always feels like Reyna is after me personally. Does anyone else feel that way? No? Just me? Sage. Хоёр талын Radiant Mentor. Sage амьдралыг аврах хүчтэй. Reyna үхлээр амьдрагч. Тэд эсрэг тесрэгч Neon-д багшийн хувьд нэг зорилготой байдаг. Oh, I'm so ashamed. Pobre de me. How will I live with myself? Reyna, there are better ways to survive than your path. Neon. Reyna түнд чөлөөлөгдөж хэлдэг. Түүний Surge Protector-ыг Radiant хүчийг хязгаарлалт гэж үздэг. Тийм болохоор түүнийг хүзүүвч гэж нэрлэдэг. Go, Neon. Defy your limits. You and me, Reyna. No limits. Breach. Тэд бие бинийгээ харилцан хүндэтгэлтэй ханддаг. Хоёулаа хүчирхэл хүчийг ойлгодог хүмүүс учраас. I like the way you work, Breach. Violento. Me gusta. Reyna, I think I'm in love! Jet. Reyna түнд дуртай. Чи чадна гэж итгэдэг. Түүнийг чадварлаг, хурдан, залуу гэдгийг биширдэг. Jet, you're very talented. Aim for the neck. Easy kill. Reyna! Damn! Even I couldn't keep up. Gecko. Reyna-гийн хувьд баг хүүшгэл хүн. Тэд нэг нутгийнхан. Reyna түүнийг Minino гэж дууддаг. Gecko Reyna-г хатууч зөөлөн сэтгэлтэй хүн гэдгийг хамгийн сайн ойлгодог. Bien hecho, Gecko. Ustedes también, chiquitines. Hola, mi reina! Make way for the queen! Reyna-гийн энэ түүхийг ил болгосон газар бол Split. Fate-ийн цуглуулсан досигийн дотор Reyna-гийн талаар Kingdom-ийн classified мэдээлэл байсан. Энэ нь Split дээр Valorant протоколд анх удаа түүний баримтыг олсон байдаг. Fracture дээр Kingdom корпорацийн Radiant Knight судалгааны төв байдаг. Тэнд гарсан дэлбэрэлт дэлхийг хоёр хэсэг болгосон. Гэхдээ Reyna тэр зүгээр нэг осол биш байсан. Kingdom-ийн туршилтаас болж түүний дүү Lucy-г үхлийн ирмэгдээр хүрсэн гэж үздэг. Тиймээс Reyna Kingdom-ыг үзэн ядаж тэдний технологиг хүний сүнсийг залгигч гэж нэрлэдэг. Ascent бол Radiant хүчийг илэрхийлсэн газрын зураг. Reyna-гийн Soul Orb, Empress хэлбэртэй холбоотой тулааны орон зай бүр энэ газарт бүрэн нийцдэг. Тэр бол энэ газрын зургийн хаа мэт бүх зүйл түүний ритмд хөдөлдөг. За Ascent дээр нэг Reyna авъя. Bind, Heaven, Lotus эдгээр нь Kingdom-ийн Radiant Knight олборлтын бүсүүд. Reyna эдгээр газар бүрт сүүдэр мэд дайснуудаа намнаж Kingdom-ийн хүчний сүлжээг тасалдаг. Valorant протоколын Omega Incursion-ы үеэр Reyna хоёр том ажиллагаанд оролцсон. Lisbon ба Los Angeles. Lisbонд тэр Neon-тай хамт Omega дэлхийн өгөгдлийг булаах даалгаварт явсан. Тэнд Reyna анх Omega Viper-ыг алах гэж оролцсон. Гэвч Neon түүнийг зогсоосон байдаг. Los Angeles тэр Portal системийг хааж хоёр дэлхийн хоорондын холбоог талсан байдаг. Reyna бол амьдрал ба үхлийн зааг дээр алхаж буй эмэгтэй. Тэр өөрийн хүчийг зэвсэг болгож нүгэлтэд мөртлөө ариун зорилгоор тэмцэж байна. Түүний дотор галыг Lucy асааж, түүний доторх амьдралын төлөөх өсөглөн хизээж унтардаггүй. Түүний түүх бидэнд нэг зүйлийг ойлгуулдаг. Хүч гэдэг үргэлж ялалт биш. Заримдаа хүч гэдэг зүгээр л хайртай нэг нэгээ хамгаалахын тулд байдаг. Намайг Reyna гэдэг. Би өлсгөлөн. Гэхдээ энэ өлсгөл намайг амьд болгодог. Бичлэг таалагдсан бол like and subscribe. Үнэн дараагийн бичлэгээр ямар эйжентийн түүхийг оруулмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Баяцгаа.